ардын урлаг бол бас айхтар шүү. Шүүлт нь ард түмэндээ байдаг болохоор хамгийн анх өрсөн дүүр юм аа. Монгол ардын богино дүүр юм аа. Хада тайула сүмбэрэ уламда навололдо хо дури мамине 하라차가라 쇼보노든 지리게 대바나 호호호호. 지금 манай ихнэр Нямсрунгийн тунгалаг битээр нэг дор ажилладаг байсан. Одоо бол би ажил байсан манай ихнэр ажиллаж байгаа Баанар Уцэд компанид ажилладаг. Баанар Уцэд компани үйлдвэрч нэвлэлд ажилладаг байгаа. Тэгээ би чинь их нэртэйгээ одоо анилж суугаад 9 жил болж байна. Нэг охинтой. Хөгжмийн хариулгын хувьд нэг этник гэдэг ийм төрөл жанр бид бүгд яг нэг тийм орчин цагийн хөгжмөнтэй холих тийм нэг үеийн төлөөл залуучууд тэгээд клип дуу бүтээх дууны хөгжмийн найруулга гэл ингээл харж исэн чиглэлүүд нь чиглэл нэг байсан болохоор ардын богино дуу за одоо миний мэдхийн нэг сүүлийн 10 жил бол бас нэлээд бас дуулагддаг тий хүмүүсийн сонирхолд бас хүрч байна. Ингээд нэг ардын өв соёлоо ингээд сонсдог тэр мэдрэмж сэтлийг төрүүлж өгч ийн гэл ингээл бид нарт бол бас энэ бол бахархалтай л зүйл. Алдана чэтгэн чэнэгэмэний өөрийгөө нэг тийм айхтар сайхан өндөг дуучин гэж нэрлэхгүй. Одоо бидний ингээл шимтэн сонсоол үлгэр аваад яг дуулалтын арга барил техник механик эзэмшээл энэ төр ингээ явж байгаа өндөг Ахмад үеийнхэн байж тээ. Солин зоодлогоо, дуурж өгөө, ламж өгөө, дөрж тавахгүй гэл тээ. Нор бонцдгаа шар хөөхөнгөө гэл ингээл хэлмээр хүмүүс байгаад байгаа байхгүй. Яг 100 төрсөн өндөг дуучид. Одоо бид нэр яг тэр хүмүүсээс л үлгэр авч шít. Тэр манай уртын дууны тэр тусмаа яг тэр сонгодог хөгжил нь өнгөрсөн 100 болоод өнгөрсөн юм шиг байна. Хилж ярьж үлгэр жишээ авч явах өөрт маань өдөр болгон сануулж идэг сэрүүлэг мэт авч явдаг. Монгол ардын богино дуу сандуутай мод гээд болж байгаа одоо байгаа энэ залуу байгаа цаг хугацаанд эрчимтэй ажил хэрэг урагшаа тэмүүлж ажил гэсэн тийм ташуур үг мэт санагддаг. Хүрээд игжингээд ажлын газар авдрандаа багтахгүй дээл гэдэг хүртэл хийсэн байна. Тэгээд ер нь бол миний бүхий л дээл одоо энэ Монгол цамц гэл малгай гэл бүх зүйлийг маань хийж өгдөг. Надад нөгөө булгайгчийн нэг зүйл нэг таалагдтыг. Ядамсрунгаан гаргасан номон дээрээс сэтүүлж явдаг. Тэгэхээр угсаатныхаа өмсгөл зөөсгөл энэ дээл хувцсыг бол яг язгуураар нь барьж явдаг. Энэ зүйл бол бид нар л харуулах хэрэгтэй. Дайалангуяа энэ олны өмнө ардын урлагт өгөөж бид нар дээл хувцас зүв боловсон өмссөн байх хэрэгтэй тийм ээ. Манай үндэсний 2 том баярын нэг нь бол наадам байна. Нэг нь цагаан сар байна. Өтгөөс бууралдаа мэд мэдэх те. За нэг ах トゥ хамаатан садантайгаа одоо биеийн сайныг мэдлэх энэ бол хамгийн сайхан баяр. Тэгээд айл өрх бүр гэртээ бас нэг дүүрэн сайхан идэ будаа засдаг те. Чин бас нэг хүний бас дүүрэн тэгш дүүрэн байхын бэлэгдэл болж өгдөг. Тэгээ энэ бүх зүйлийг бас хүүхдтэй би бас өөрөө залуу хүн
залуу гэр бүл цагаан сар бас тэмдэглэдэг. Энэ бол өвөө эмээгийн мал загсан захиас л та.